За сайн байцгаана уу. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний сэдэв болохоор сугны булчирхай авах мэс засал. За хэд хөлрөлтийн талаар та бүхэнд мэдээлэл зөвлөгөө хүргэх байгаа. За тэгэхээр хөлрөлт гэдэг маань болохоор хүний биеийг хэд халтаас сэргийлэх одоо физиологийн тийм ээ үйл ажиллагаа байдаг. Хүйтэн халуун хамааралгүй. За бие организмыг хит их хөлрөөд хөлс гараад байхаар энэ болохоор бие махбодын болон за бүр цаашлаа сэтгэл санааны хувьд болохоор ихээхэн тийм эмгэг тийм ээ эмгэг байдлаар хариу урвал үзүүлдэг байгаа. За үүнийг ерөнхийдөө бол ангаах ухаанд одоо гипергидрозиз гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ хөлрөлт нь болохоор ер нь бол хүний бүх бие махбодыг хамрах, за эсвэл хэсэг газрыг хамрах гэж хоёр төрөлд хувааж үздэг. За бүх бие махбодыг хамрах ийм хөлрөлт нь болохоор хүний одоо цээж, нуруу, за хаалга, гул гэх зэрэг эрхтнүүд маань хөлрөөд байдаг тийм ээ энгийн үед. За эсвэл хэсэг газар гэх юм бол энэ нь болохоор сугны, за эсвэл хөлний, за эсвэл одоо зөвхөн нэг нуруу хэсгээр хөлөрдөг ч юм уу ийм байдлыг бол хэлж байгаа. За тэгэхээр ерөөхдөө энэ хит хөлрөлт гэдэг маань бид нэр сугны мэс засал тийм ээ сугны булчирхайн талаар ярих байгаа. За энэ нь болохоор одоо апкрин, икрин гэсэн ийм хоёр төрлийн булчирхай хүнд байдаг, хөлс ялгаруулдаг. За тэгэхээр энэ зурган дээр болохоор за эхний зураг нь болохоор одоо икрин булчирхай. Тийм ээ энэ булчирхай нь болохоор одоо хүний арьсан дор одоо бүх биеийн бүх хэсгүүдэд тархамал байдалтай байдаг. За нөгөөх нь болохоор хоёр дахь зураг нь апкрин гэдэг булчирхай байдаг. Энэ нь болохоор одоо яг энэ суганд байрладаг. За хэвлийн доод хэсэг, хөл зэрэг юм хэсэг газруудад байрладаг ийм булчирхайны онцлогтой байгаа. За тэгэхээр суганд хүний апкрин гэдэг булчирхай маань өөрөө за олон шалтгааны улмаас бактери, хачгийн тийм ээ өвдлээс болоод одоо сугнаас эвгүй үнэр үнэртэх. За одоо бидний ярьдгаар нэг хулмас гэж ярьдаг энэ зүйл маань үнэртэж гардаг байгаа. За энийг үүсгэж байгаа ер нь бол олон нөхцөл шалтгаан бол байдаг. За жишээ нь хэм бол одоо насны онцлог байна. За энэ нь болохоор ялангуяа 15-аас 30 орчим насны хүмүүст хүүхэд залуучуудад бол дийлэхт нь тохиолдож идэг. Яг илэрч эхэлдэг гэсэн үг. За тэгээд мөн өмсөж байгаа хувцс болон тийм ээ эд хэрэгслээс бас шалтгаална. За тэгээд спортын төрлөөр хичээлэх, за фитнес, дасгал хөдөлгөөн, йог зэрэгт явах тохиолдол бас хүний бие хөлөрдөг. За энэ бас ямар нэгэн нөхцөл үүсэх нөхцөл нь бас болж ирж байгаамаа. За тэгээд нэг том шалтгаан гэх юм бол хамгийн гол нь хүнтэй хувцас сольж өмсөх. За хувцас сольж өмснөөр энэхүү одоо нөгөө эвгүй үнэрийг гаргаж байгаа тэр бактери хачиг маань өөрөө хүнээс хүнд ийм хувцаар дамжиж бас халдварлаж байгаа. Тэгснээр апкрин булчирхайнд нөлөөлөөд за хүн хөлрөх болгонд нөгөө үнэр гардаг юм одоо онцлогтой байдаг. За тэгээд энэхүү одоо тийм ээ булчирхай хит их ажиллаад эвгүй үнэр гараад хит их хөлрөх нь болохоор хүмүүст бие махбодын болон одоо сэтгэл санааны хувьд нэлээд зовнилтой болчдөг. Тийм ээ бие махбодд гэх чи одоо хувцас нь байн норно нөгөө нэг хувцас солино сэтгэл санааны хувьд гэх юм бол одоо тийм ээ өөртөө итгэл байхгүй болно. За санаа зовно, бие байран зэрэг юм олон одоо эрсдлүүд тийм ээ хүндрэлүүд дагуулж идэг гэсэн үг. За үүнээс ерөөхдөө авах арга хэмжээ гэх юм бол янз бүр байдаг. За бүх биеэр хөлрөх тохиолдол одоо жишээ нь хүмүүсийн гар алга их хөлөрдөг тийм ээ хөл их хөлөрдөг ийм тохиолдол энэ нь болохоор одоо сэтгэл санааны нөгөө нэг хөөрөлттэй холбоотой байдаг. Энэ тохиолдол бас зарим нарийн мэргэжлийн эмчнэр бол зүгээр тайвшруулах имээр тийм ээ тайвшруулах байдлаар зөвлөж одоо арга хэмжээ авдаг. За мөн одоо зөв физик эмчилгээ, барай засал зэрэг ийм эмчилгээ байж болно. За харин манай одоо энэ апкрин булчирхай сугны мэс заслын талаар гэх юм бол хүмүүс ихвчлэн юу гэдэг л дээ. Цацлаг, дүрхлэг ихвчлэн бол ашигладаг хамгийн түрүүнд. За дизрант гэж ярьдаг тийм. За тэгээд энэ үр дүнгүй болоод нөгөө үнэр дахиж үнэртэй хөлрөл яваад хахаар хүмүүс одоо интернет орчин тийм хүн амьтны амын ярианаас болоод нөгөө ботокс гэж байдаг. Ботокс сугандаа шахаж тарьж хэргэлдэг байгаа. За энэ нь болохоор одоо нөгөө апкрин булчирхайныг одоо үйл ажиллагааг жоохон зогсоогоод өгдөг. За хугацааны хувьд гэх юм бол дээдл нь 1 жил орчим юм а тийм хүнээсээ болоод янз бүрээр тухайн үр дүнгээ өгдөг байгаа. За тэгэнгүүт хүмүүс ботокс эмчилгээгээд үр дүнгүй болсны дараагаар ихвчлэн мэс заслын эмчилгээ сонгодог. Хамгийн одоо сүүлийн тийм ээ үр дүн өндөр ийм эмчилгээ гэж үзэж байгаа.
За тэгээд ер нь бол яг одоо залуучууд тийм ээ хүүг залуучууд хандаж хэлэхэд бол урьдчилан сэргийлэхийн хувьд бол мэдээж хүний хувийн ариун цэвэр маш өндөр байх шаардлагатай. За хоёр дахь юм бол ерөөсөө энгийн хувцас сайхан бүрэн угаах. За угаасныхаа дараа дандаа эндүүдж хэрэглэх тийм ээ. За тэгээ хүнтэй хувцас олж өмсөхгүй байх зэрэг юм олон урьдчилан сэргийлэх зүгээр энгийн арга хэмжээнүүд бол байдаг. За тэгээ би та бүхэнд энэхүү мэс заслын хэдэн зургийг танилцуулж үзүүлье. За мэс заслын эмчилгээг одоо сонгох тийм ээ сонирхож байгаа ийм хүмүүс байх юм бол хамгийн түрүүнд нэн тэргуунд ерөөхдөө бол сэтгэл санаагаа бэлдэх тийм ээ. За ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдөх, ярилцах. За бага насны хүүхэд байх юм бол одоо эцэг эхтэйгээ, за эхнэр хүүхдтэйгээ зэрэг бүгднтэй нь ярилцж зөвшөлдөх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь бол мэдээж ирж үзүүлэх хэрэгтэй. Хүмүүс айгүй их нөгөө утсаар болон одоо фейсбુક зэтраар айгүй их асуудаг. Гол нь төлбөр мөнгө гэдүү те үр дүн ямар байдгүй гэж асуудаг. Энийг бол яг ирж үзүүлээд шийдсэн илүү зүйтэй болов уу гэж үзэж байна. За энэ ихний зурган дээр бол одоо бас нэг манай үйлчлүүлэгчийн зураг байгаа. Одоо яг энэ сугны байралд авахулсан. За энэ хэсэг дээр болохоор энэ одоо энэ жижигэн тийм ээ үсээ авцсан хэсэг энэ цагаарч харагдаад байгаа хэсгүүд нь бол одоо нэг апокрин булчирхай энэ маань одоо яг үргэлжсэн байдлаар ингэж харагдаж байгаа. За хоёр дахь зурган дээр болохоор одоо энэ хүн хагалгааны дараах тийм ээ нэг нь болохоор одоо хивийн хагалгааны өмнөх нөгөөх нь хагалгааны яг маргааш нь орсон юм оёдол тавигдсан юм хэсэг байна. Манай яг эмнэлэг дээр бол оёдлыг юм том хэмжээтэй тавиад одоо бүрэн булчирхайг бол бүрэн түүж авдаг юм онцлогтой байгаа. За энэ дараагийн зурган дээр гэх юм бол энэ одоо сарын дотор за сар юм да ер нь хагалгааны дараах нэг сарын дараа ийм болсон байдалтай оёдлоо ахуулаад ийм сорвтой ийм байдалтай үлдсэн ийм зураг байгаа гэсэн үг. За ингээд ямар ч байсан мэдээллийн хувьд бол дууслаа. Одоо манай фейсбુક хуудасаар ирсэн нэг хэдэн асуултанд хариулаад тэгээд энэ хүү бичлэгээ дуусгая гэж бодож байна. За нэгтэн ингэсэн байна. Хөлсний булчирхай дан хөлрөлтийн эсрэг эсвэл сугны эвгүй үнээр арилах уу алийг хийх вэ гэж байна. За энэ мэс заслыг хийснээр ерөөхдөө бол хамгийн гол юм нь бол эвгүй үнэр тийм ээ. Эвгүй үнэр болон хөлрөлтийг зогсоох ийм зорилготой мэс засал байгаа. За хоёрт нь их юм бол за 20 жилийн өмнө сугандаа мэс засалд орж исэн. Одоо их муухай оёдолтой байна. Оёдлыг айтайхан ойж болох уу гинэ. За энэ дээр бол болно. Энэ бол яг нөгөө гоо заслын тийм ээ мэс засал гэдэг утгаараа энэ арсыг бол яг үзэж яагаад боломжтой бол зүгээр засч болно гэсэн үг. За сугны булчирхай томорчгсон ахуулж болох уу гэж байна. За сугны булчирхай гэдэг маань бас өөр ойлголттой. Энэ болохоор хөлсний булчирхай тийм ээ. Апокрин гэдэг булчирхааны тухай ойлголт. За сугны булчирхай гэдэг нь одоо лимпийн хүний биеийн дархлааны лимпийн булчирхай бас томролт байдаг. Энэ бол одоо гар хүнд юм өргөх юм уу тийм ээ. Яг тухайн сугны тухайн хэсгийн гарныхаа одоо ачаалал эдэр авах, бэртэж гимтгэж шалтгаалж энэ сугны булчирхай бас томордог. Тэгэхээр ямар ч байсан мэрэгжлийн эмчд үзүүлсэн зүйтэй болов уу гэж бодож байна. За сугны булчирхай ахуулсны дараах сул талаа гэж байна. За ахуулсны дараах сул тал гэх юм бол ерөөхдөө бол ямар ч байсан зөөврүүд тийм ээ арилна. За хоёр дахь юм бол шархны тал дээр жоохон сул тал гэх юм уу нөгөө нэг эрсдэл байдаг. За энд болохоор шарх жоохон удаан идэх. За эсвэл шархнаас жоохон шүүс идэр гарах. За суг орчим жоохон арьс нь харлаж тийм ээ жоохон үгчих байдалтай болох ойр орчим идэх. Гэхдээ харьцангуй гайгүй энэ бол юуны нийт хүмүүсийн хувь нь бол бага гэсэн үг. Хүн болгон дээр бол арьс нь үгчээд харлаад юм бол байдалтай байхгүй. Идэгрэлтийн хувьд ч гэсэн хүн болгоноос өөр зарим хүмүүс нэг 5-7 хоног боолт хийлгээд гайгүй болдог тийм ээ. Зарим хүмүүс бол ингээд удаан 14 хоног ч юм уу боолт хийлгээд яваад байдаг гэдэг хүн болгоноос бас өөр байгаа. За сүүлийн энэ асуултанд асуугаад дуусгая. Суг хит хөлөрлөлтөд зүүн гарын сугны дэнд жижиг бондор зүйл тэмдрэгдэнэ. За өөргөө гэж байна. За энийг бол яг хөө зүгээр хэдүүлээ мэслийн эмчт үзүүлээд тэгээ зөвлөгөө авах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд энэхүү бичлэгээ хэдүүлээ дуусгая. Та асуух юм байх юм бол манай фейсбુક хуудасаар холбогдоод эсвэл лав хуудасаар холбогдоод мэдээлэл авч болно. За баярлалаа.